За уулуурхаан биерж зөв явах ёстой. Ер нь боломж нь байгаа. Энэ бол биержээр бордуулах нь бол маш зөв юм. Гэвч одоо энэ биержээр худалдаж авч байгаа нөхдүүд нь бол ямар нэгэн танил тайлгүй тийм нөхдүүд биержээр худалдаанд оролцоод нүүрсээ авдаг. Гэвч яагаад юм нь явахгүй байна вэ гэхээр нөгөө Эрдэнэс таван толгойдоор очиод нөгөө биержээр нүүрсээ авсан нөхдүүд очиод гэрээ хийхдээ 1 сар 2 сар болдог байхгүй. Тэгээ энэ хугацаанд өөрөөр нүүрс өсөж байгаа үед бол нөгөө хүмүүс хүлээж болно. Гэтэл нүүрс унж байгаа үед бол үнэн унж байгаа үед бол тэр 2 сар хүлээнэ гэдэг чинь нөгөө биержээр үнэ төлөө худлаад авсан тэр компаниудад бол маш том асуудал болж байгаа байхгүй. Тэгээ энэ нь санаатаа хийгддэг. Ягаад гэвэл дарга нар улсын их хурлын гишүүд сайд нар яадаг вэ гэхээр Эрдэнэс таван толгойдоор очиод 500 мянган тонн сая тонны гэрээг $3, $2 зөрүү авчгаад хийдэг. Тэр нүүрснүүд нь бүгдээрээ төрүүлж гардаг. Тийм учраас энэ одоо биержээр нүүрс авч байгаа тэр хүмүүсийн одоо асуудал нь явахгүй, ачлт нь хийгдэхгүй ийм л юм болоод байгаа. Тэгээ ер нь бол одоо ингээд харж яхад бол яавал нүүрсийг алчиг үнэтэй болох уу гэдэг ийм л одоо ловер тэр Эрдэнэс таван толгойдоор бүрэн явж байгаа. Яагаад хүмүүсийн тэр биержээр нүүрс худалдаж авсан хүмүүсийн урдуур нүүрс гараад байгаа нэгтэр 4500 калоритой нүүрсний гэрээ хийчээд үнийн төлчөөд буцаагаад 6000 калоритой нүүрс ачдаг тэр нөхдүүдийн одоо авилга төлөвлөгдсөн тэр нүүрснүүд нь төрүүлж гардаг байхгүй да. Тийм учраас энэ дээр асуудал үүсээд байгаа. Тэгээ яавал нүүрсийг алчиг үнэтэй болох уу гэдэг юм л ерөөсөө өнөөдөр тэр Эрдэнэс таван толгойдоор явж байгаа. Жишээ нь уурхаагаас Төмөр замын ам хүртэл 14 км газарт сая 78 мянган төгрөгөөр тээвэр хийж байна. 14 км газарт. Дээрээс нь төмөр замаар хил дээр авч буулгаад хил дээрээс төмөр замаасаа хил хүрэх 4 км газарт сая 800 мянган төгрөгөөр гэрээ тээвэр хийж байна. Тэгээ энийг 2-3 компани хийдэг. Дандаа дарга нарын компани. Ингэж явах юм бол яаж энэ замд нь бүгдийн энэ нүүрсийг Монголын ард түмэнд ирэх ёстой тэр бүх ашгийг бүгдийн одоо тэнд одоо хулгайлдаг байх юм бол яаж энэ одоо энэ Эрдэнэс таван толгоос бид нар ашиг олж чадах юм бэ? Дөнгөж 93 мянган төгрөгийн дивиденд одоо ашиг өгч байгаа. Тэр хамгийн багадаа 1 сая төгрөг болох тэр одоо тэн дээр ямар нэгэн асуудалгүй биержээр худлаа гэдэг асуудалгүй тээвэр нь гардаг. Ийм байх юм бол хамгийн багадаа сая төгрөг боломж байж байгаа шүү дээ. Энэ болгоныг замд нь иддэг ийм тогтолцоог бүрдүүлсэн учраас өнөөдөр одоо энэ биержийн юм чи явахгүй байгаамаа. Тэгээд энэ биержийн юм асуудал зохицуулахаас өмнө тэр Эрдэнэс таван толгойд тодох авилгал хулгай тэр бүх зүйлээ зохицуулаа. Тэрний дараа ингээ ярьцгаа. Үндсэндээ бол одоо нүүрс худалдаж авж байгаа компаниуд нь өөрсдөө тээвэр сонгоод тэгээ ихэвчлэн хятадын компаниуд орж ирдэг. Тэгээ таван толгой компани өөрөө сүүлийн үед яг ер нь бол тээврийн тендер зарладаг явдал газар авсан. Энд хэдхэн компани ялдаг. Дандаа хятад эзэнтэй. Тэгээ таван толгой компани дотроос оролцоотой. Тэгээ би одоо өнөөдөр энийг баримтгүй ярмааргүй байна. Тэгээ дараа нь бол энийг хэрвээ баримт төсвөл би гаргаж өгч болно. Тийм учраас цаашдаа бол би таван толгой энэ компаниг нэг л юм хэлж байгаа. Олборлдог хий. Ачиж өгдөг л хий. Тээвэрлэг компани нь тээврээ хийнэ. Тэрнээс биш бүгдийг таван толгой хийнэ гэж байхгүй. Энэ дээр бол зам тээврийн анаас хатуу бодлого барьж байгаа. Ер нь бол энэ тээврийн компаниудыг салгах нь зөвөө. Ингэхгүй бол тээврийн компаниуд их багасаа болоод ингээд жижиг компаниуд ажлын байргүй болоод орон нутгийн иргэд бас бухимдал ихтэй байгаа. Тийм учраас энийг бол засгийн газараас тогтоол гаргаад бүх тээврийг одоо зам тээврийн яам хариуцахаар болж байгаа гэдгийг одоо зориуд хэлье. Ер нь бол 13 км газар одоо ийм үнээр зөөж байна, дарга нарын компани зөөж байна гэдэг юм бол байхгүй. 13 тэр дарга нарын компани гэдэг юм чинь одоо чухам цаана хэн байдаг гэдэг нь одоо хууль хяналтын байгууллага тогтоох байх. Нэгдүгээр, хоёрдугаарт бол эн чинь нөгөө таван толгой компани өөрөө сонгон шалгаруулалт хийгээл шалгарсан компани зөөж байгаа. За үнийн хувьд бол эргэж харах юм би. Гэхдээ Монгол Улсын засгийн газрын 2025 оны 2 сарын 19-ний 103 дугаар тогтоолоор
засгийн газрын тогтоолоор 5 толгой гашуун сухой чиглэлийн төмөр зам ашиглахтай холбогдуулан авч шигэржүүлэх арга хэмжээний тухай ийм тогтоол гарсан. За энд бол төрийн өмчийн аж ахуй нэгжийн зардлыг бууруулж үр ашгийг нэмэгдүүлэх төмөр замын тээврийн үйл ажиллагаа аюулгүй байдлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар одоо авч ажиллуулах ийм арга хэмжээний тогтоол гарсан учраас үүнтэй холбогдуулаад зардлыг бууруулах дээр бас онцгой анхаарч байгаа. Тэгээ энэ дээр бол 5 толгой компанитайгаар хамтран ажиллаж байгаа гэдгийг хэлье. Энэ зарим нэг буруу зөрүү ойлголт байгаа юм байна шүү гэдгийг хэлье. Ер нь засгийн газраас бол тээвэр дээр нэлээд онцгой анхаарах үүрэг өгсөн. Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Тэгэхээр зэрэг энд бол одоо бүх жолооч нарыг тээвэрт оруулнаа. Урдных шиг одоо нэг компанитай нэг хятад компанитай ч юм уу эсвэл одоо өөрөөсөө олон машин лизингээр өгсөн компани нь одоо толгойлоод ингээд тээврийн гэрээ хийдэг юмыг зогсоож байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар C бичгийг олгохдоо бүх одоо уурхайнуудаас ачиж болно гэдэг ийм түгээмэл байдлаар олгож байгаа. Инхлээр зэрэг C бичиг авсан машин бол ганц одоо том 5 толгой нүүрс биш одоо жижиг 5 толгой нүүрсийг ч ачиж болно. Мөн одоо энержи ресурсын нүүрсийг ч ачиж болно гэдэг ийм байдлаар олгох нь жолооч нарыг илүү Дэлгэр сайхан сайд энэ 2022 онд одоо тэр нүүрсний хулгай гэдэг сэдв гарч ирэх үед засгийн газар ямар зорилгоор тухай шийдвэр гаргасан бэ гэхээр нүүрсний тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын бараг 90% нь хятадын хөрөнгө оруулалттай компаниуд байна. Тээврийн үйл ажиллагаа явуулаад татвараа Монголын талд маш бага хэмжээгээр төлөөд хэлийн цааталд их хэмжээний татвар төлөөд байгаа учраас тээврийн компаниудын татварыг 100% дотоодод төлдөг болгоё гэдэг зорилгыг агуулж энэ сэдв хөндөгдсөн шүү дээ. Тэгээ энэ нь явж ирснээр сүүлдээ нүүрсний хулгай болгоод улс төрчид зарим бие биенээс өвшөө авдаг хэрэгсэл болгоод хувиргаад улс төржүүлээд явцсан. Тэгэхээр одоо энэ тээврийн компаниуд 100% дотоодод татвараа төлж гин үгүй юу? Нийтдээ 2 тэрбум орчим долларын эргэлттэй зах зээл дотоодод татвар төлдөг болох ёстой л гэдэг зорилгыг агуулсан шүү дээ. Тим шийдвэр гаргажсэн. Энийний үр дүн яаж гарсан та хариулт өгөөч. Тэгээ нэгдүгээр C бичгээ бол тийм болгож байгаа. За хоёрдугаарт бол зам тээврийн яамнаас бүх тээврийн хэрэгслийг бүх жолооч нараа бүх хамтуудаар тооллого хийж байгаа. Ингэжээж маш тодорхой болохгүй бол саяны хурлын дарган хэлдэг үнэн. Тийм учраас цаашдаа бид нар Монгол улсад бүртгэлтэй зөвхөн одоо Монгол одоо жолооч тээвэр хийнэ гэдэг Монгол улсынхаа нутаг дэвсгэр дээр одоо Монголын жолооч тээвэр хийж одоо энэ нүүрсийг хил гаргана гэдгийг урд төрштөөгөө одоо тохирч ярьж байгаа гэдгийг бас энэ ташрамд хэлье. Тэгээд цаашдаа бол Монгол бүртгэлтэй одоо компани дээрэс нь одоо Монгол жолооч нар тээвэр хийхийн тулд татвараа төлдөг ийм одоо журмыг давхар одоо энэ юунд C бичгийг олгохдоо давхар одоо юу болгож үзүүлэлт болгож оруулж өгч байгаа. Тэгээ энэ тээврийн компаниуд Монголынхон одоо юунд татварын бүртгэл дээр байж иж тэгээд энэ татвар нь Монголд орно янз бүрийн гадны компаниуд тээвэр хийхгүй байх бүх одоо хаалтыг хийж өгсөн. Зам тээврийн яам дээр хэдийгээр одоо өнөөдөр олон C бичиг одоо явдггүй машин дээр хүртэл одоо C бичиг авж байгаа ийм асуудал гарч байгаа учраас энэ C бичгийн одоо янз бүрийн дагсан авилга янз бүрийн одоо хил амыг тасан зогсоохын тулд бүх машин явдгуугаар нь тооллого хийгээд жолооч нараа бас дахин одоо бүгдийг бүртгэлжүүлж байгаа. Тэгжээж энэ тээврийг одоо цаашдаа явуулна. Тийм учраас бол энэ засгийн газраас гаргасан тогтоолоор бол бүх одоо энэ уурхай амнаас гарч байгаа тээвэр одоо төмөр замын танаалт дээр очих дээрэс нь нүүр одоо юугаар хилээр одоо машинаар гарах мөн шууд одоо ачигтаад гарах энэ бүх тээврийн одоо компани тээвэр тэр 22 оны засгийн газрын шийдвэрээс хойш яг нь дотоодын компани байна уу гадаадын компани байна уу гэдгээр нь ялгах гэж байгаа зүйл биш. Монгол улсын газар нутаг дээр тээвэр хийсэн компаниудын татвар бүрэн төлөгддөг болсон уугүй юу гэдэг асуулт явж байгаа байхгүй юу? Энэ дээр нэг тодруулж хариулт өгье. Та тэр тухайн үеийн нөхцөлийг мэдэн шүү дээ, тийм ээ? Монголын тээвэр эрхэлж байгаа компаниудаас
3-аас 4 дахин хямд үнээр гадны компаниуд тээвэр хийгээд байсан. Шалтгаан нь цааталтаа очиж өндөр үнэ мэдүүлж татвараа төлдөг байсан гэдэг зүйлийг л засгийн газар тухайн үед илрүүлсэн шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л Монголд тээвэр хийж байгаа компаниудын татвар Монгол улсад үнэн зөвөр бодитоор төлдөг байх тэр нөхцөлийг хангая л гэдэг зорилго агуулжсэн. Та энэ дээр тодорхой хариулт өгөөч. Дэлгэр сайхан сайд хариулт өгье. Энэ засгийн газар 5 толгоогоос тээврийг салгаж өгсөн энэ засгийн газрын тогтоол нь ерөөсөө яг их хурлын дарга ярьж байгаатай яг одоо бодж байгаа зүйлтэй яг санал нэг байгаа. Яг гэвэл зэрэг өнөө нүүрс худалдан авахч өөрөө тээврээ давуу ирэхээр нүүрс авсан гэдгээрээ өөрийнхөө тээврийн хэрэгслэр хийн гэдэг юм монопол ирэх хэдэлснээс болж энэ одоо хямд өртгийг зориуд бий болгоод хэлийн цаана энэ одоо зөрүү мөнгөний өгж байгаа нь бол үнэн байсан. Тэгэхээр энийг тасан зогсоох гэж байгаа зүйл нь бүх тээврийн одоо хэрэгслийг дотоод байна уу гадаад байна уу зам тээврийн яам дээр одоо хариуцаад тэгээд авто тээврийн үндэсний төв дээр татварын одоо байцааг суулгаад хамтд нь одоо энийг шийдвэрлэж явахаар ийм журам гарсан. Тийм учраас цаашдаа зөвхөн дотоод энэ машин одоо нэг тухайн одоо жолооч хэдийгээр одоо лизингээр авсан ч гэсэн зөвхөн одоо дотоодын одоо юу аж ахуй нэгж байж. За аж үйлдвэр эрс байлгийн яам Намчинсран гишүүний асуултанд нэмж тайлбар өгье. За тээврийн асуудал дээр бол нүүрсний тээврийг бол олон улсын худалдааны танхимаас зарласан буюу нөхцлөөр зарлахаар бол сонголттой байдлаар шийдвэрлэхээр хуулийн төсөл тусгасан. За энэ маань бол нэгдүгээр тээвргүй нөхцөл за мөн цаашлаад Эрдэнэс 5 толгой нүрсийг ч юм уу бүр хятадын гүн рүү оруулж борлуулах бас нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бол энэ асуудлыг тусгасан байгаа. За энийг бол сонголт нь ямар байх вэ гэдгийг бол засгийн газар тухай бүртэн шийдвэрлээ явахаар бол хуулийн төсөлд тусгасан байгаа.